Гэтэ юм хөрх юм уу? Үгүй. Авичи л боёо. Яаж таньдаг вэ? Волейбол үзье. Мм. Чи волейбол үздэг шүү дээ. Тийм үү? Тэр шууд амжуулсан дээр. Эмэгтэй тоглолт амар гоё гэхгүй үзэхэд ойлгомжтой. Тийм үү? Эрэгтэй тоглолт болохоор бөмбөгнийхөө хоол хэтэрхий юм. Тэгээд тэгэхээр мань заншаа угаасаа удаан таартай юм чинь бөмбөгийг үз шахахгүй. Үгүй үсэг шаарддаг. Тэр эмэгтэй тоглолт үзэх юм бол тоглолт нь ойлгомжтой. Одоо яг тийм хувилбар явж байгаа ч юм уу тийм. Тэр нэхүүд эрэгтэй тоглолтын чинь бөмбөг зүгээр сөх гэж алга болчихно. Гэтэ юм хөрх юм уу юу? Тийм аастай. Би ингээд тоглоход жижиг үрдээд байгаа байхгүй. Юм бэлээ. Дугаар подкастын 2 дугаар эхэлж байна. Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаар тэлцэлэр. Волейболын дээдлийн тамирчин Улаанбаатар Phoenix клубын Эрдэнэсүх овогтой анууд дээр буюу Туулай маань оролцож байна. За, урилгыг хүлээн авчихсан. Баярлалаа. За баярлалаа. Бас подкастын 2 дугаар дугаарт нэг оролцуулж байгаа тавьчихсан маш их баярлалаа. Зүгээрээ ч гэж. Тэгээд эхний дугаар дээр хэлсэн юмнууд 10 жилийнхэн дүүнэртэй одоо мэрэгжил сонголтын тал дээр ч юм уу тиймэрхүү талаар нь ярилцах сонирхолтой байгаа. Одоо яг 10 жилийн ерөнхий боловсролын одоо сүүлчийн үйлрэл нь явж байгаа. Тэгэхээр одоо тийм ялангуяа манай волейболыг хүүхдүүд бүр маш их үздэг. 10 жилийнхэн дунд ангийнхаа ахлахынгийнхан бүр маш их үздэг. Тийм болохоор одоо яг Туулай маань дээдлэгийн тамирчин, мэрэгжлийн тамирчин. Тэгснэ спортын дээд мастер тийм. Дээд мастер. Тэгээд тэрнийхээ хажуугаар ангаах сураад байгаа юм байна. Тийм. Тэгээд тэгэхээр яаж ингэж явсан гэдэг талаараа ярилцгаад дүүнэртэй жоохон тийм юу өгөх маягтай. Юу гэдэг лээ? Уран зэрэг. Уран зэрэг өгөх. Монгол цаг үг шүү дээ. Тийм, өнөөдрийг орж оролцуулж байна. Тэгээд зэн сайхан юу вэ да? Тандоо тэгэл хийх ёстой юмудаа хийгээл. Бэлтгэлээ гээл. Тийм, хичээлдээ баал. Гэтэ одоо ч дээдлийг 9 сард эхлэн дээ. Тийм, энэ жил амар их эхэлж байгаа 9 сард эхэлнэ. Тэгээд тэр хүртэл зөөр тогтмол өдөртнөө бэлтгэлээ гээл. Тэгэл хичээлдээ баал. Тэгээд энэ бэлтгэлтэй байгаа айгу зүгээр юм аа. Хичээлтэйгээ хослуулахад ер нь амар гэх юм уу. Тэмцээний бодол арай амар. Тэмцээн шиг болохоор хичээлтэй хамттан ингэ явуулах амар хэцүү байдаг. Төлөвлөгөөд ч аяг хэцүү. Тийм. Тэгээд тэмцээний үеэр чинь болохоор бас давхар бэлтгэлийн цаг гэж байна үстэй багийн. Тэмцээний тоглолттой хичээлтэй тэсний бэлтгэлийн цагтай. Яг нөгөө тухайн өдрөө тоглолттой байвал бэлтгэл нь ордгоо. Гэхдээ яг хувийнхаа бэлтгэлийг өглөө эрт одоо би одоо булчингаас сэргээх зорилгоор хийж болно. Гэхдээ багийн бол байдгүй. Харин өнжсөн юм одоо тоглолтгүй тухайн өдрийнхөө өдөртөө бол ер нь бол багийнхаа бэлтгэлийг хийгээл явдаг. За би надад бас ингэ асуумаар байгаа юм. Ингээ багтаа хүмүүс чинь ингээ боддоо штэ. За би багтаа нэг юм болно да. Би багтаа эсвэл жүжигчин болно ч гэдэг юм уу. Одоо яг багийнх нь мөрөөдөл яг дүр төрх нь яг одоогийн байгаадын хэр өөр вэ? Эсвэл ер нь төстэй юу? За ерөнхийдөө бол багтаа бол амар тийм хүчтэй. Тийм айгуу тийм завгүй. Ингээ цаг хугацаа аюусаа ингээд төл ашигладаг тийм хүчтэй хүн болно дахыг айгуу мөрөөддөг байсан. Тэгээд бүр жоохондоо бол мисс болно гэж боддог байсан. Гэхдээ яг тэр бол нөгөө жоохоо хөхтийн нөгөө үздэг, хардаг. Тэгэл нөгөө хөвгөлтэй кинонэр гараад гүнж мунж бат юм шиг гэлээ. Тэрүүгээрээ л харж мисс болно гэж боддог байсан. Тэр үед тэгээд ямар гүнж харж байна? Тэгэл гэхдээ одоо ингээ нэг амар телевизээр нэг амар хүүхэлтэй кино гарах байсан тийм. Бидний үздэг байсан гүнжтэй кино байхгүй болсон тийм. Тийм арай л нөгөө хөвцсөн өөр төрлийн өөр бидний үеч нэлээд нөгөө 12 цагаас өмнө шахах амнагаал явдаг тийм гүнжтэй киногаар үздэг шүү дээ. Тийм. Тэгээд 6 чи 7 8 настайгаас эхлээд волейболын зааланд волейболын бэлтгэл өнтер хийжсэн гэдээ сонссон. Тийм. Гэтэ яг нөгөө манай гэр бүл өөрөө нөгөө волейболтой аюу ойрхон. Тэг ер нь бол волейбол манай гэр бүлд аюу чухал байр суурийг эзэлдэг. Тэгээд аав ээж хоёр ингээл
ер нь зааланд ингээл бөмбөг барайл ингээл хүүхдүүд бэлтээл ингээд ерөөсөө амархгүй ингээл баян бэлтгэл ороод ингээл үе хүүхдүүд энэ наснаас ангиллаар ингээл бэлтгэл ороо явцдаг. Тэгээ би бол тэгэл цэцэрлэг мэтэрлэг жоохносоо л ер нь тэгэл зааланд байсаар тэгэл бөмбөг ингээл сэтгэл ингээл тоглоол ингээл явж ирсэн. Ер нь бол зааланд л өссөн гэсэн үг шүү дээ. Тийм би нөгөө 7-8 одоо анхны тэмцээндээ орж ирсэн гэдэг нэ 7-8 гэдэг болохоос бас яг хиттэйтэй яг уйлал тоглолцсон шүү. Сонирхоод байхгүй ч юм бол тодорхойлж чаддгүй юм. 7-8-тай. Би ч 7-8-тай юу гэсэн. Гэтэ одоо бол бүр нэг юм юу болсон мөлий. Хүүхдүүд бүр яг жоохносоо ингэж спортоор хичээлдэг, ээж аавд нь аягүй сайн дэмждэг, яг бэлтгэл нь явуулдаг, гэрээгээ наваад харьдаг ч юм уу тий. Одоо л бас харьцангуй амар тийм хөгжиж байгаа юм шиг санагдаж байгаа шүү. Хүсэл зорилгыг ингээд дэмжиж тий. Одоо тийм нэг волейболын жижиг клубүүд, сургалтууд ч юм бүр амар их болцсон. Эсвэл бүр нас бүх юмар ингээ ангилсан бүр амар олон юм л ч тий. Тийм. Надаас ч гэсэн ээж аавууд ингээд нөгөө сошиалар орж ирээл одоо хүүхдээ ингээ мундаг юм тамирчин болмоор байна. Яах вэ? Яасан дээр айл сургалтын зүгээр үгээр гэл ер нь яаж юм гоё дуртай болох уу гэл мэдээлэл авах гал орж ирдэг хүмүүс бас байдаг. Тэр болгонд нөөхгүй хариулах уу? Бас заримдаа амжихгүй байна. Ер нь бол хараад тухайн үед завтай байх ч юм уу те. Зүгээр ингээ байж ивэл ер нь л болох хариулаад илүү ингээд алган л нэг юм дуртай юм руугаа ингээ бөөнөрөө ингээл явж байгаа юм чинь. Ялах туслая гэж юу дэмжээ. Тэгээ нэг инстаграмын үзэх гоё. Тэгсэн чинь ингээд хүүхдүүд айгүй хөрхөн ингээд эдит медит хийгээд дуу муун дээр ингээд дуун дээр оруулсан. Тэгсэн чинь бүгдийг ингээд амар хөрхөн ингээд постлсан ингээд шууд ингээд клубыг хүлээгээд авсан. Тэр нь ямар гоё санагдсан шууд. Тэгээд юун дээр ингээд инстаграмын үзээд стори энтрийн үзэнгүүт нэг ингэж байгаа эможиг байх хэрэгэлдэг те. Тэр эможиг амар хэрэгэлдэг. Тэгээс энэ эможиг амар хэрэгэлдэг юм байна та гэж бодсон. Бид нар чинь нөгөө үзэгчд одоо юу гэх юм хөндлөж ингээд бичирч байгаа хүмүүсийн үр шимээр л ингээд бас ингээд явж байгаа. Тэр хүмүүс айгуу чухал бас миний хувьд айгуу чухал. Тэгээд би өөрөө бас өлөөл тоглолт сурахтаа бүр багаас эхлэхдээ адилхан л ингээ мундаг дээдлийг тоглолдог ах иш нараа хүндлээл ингээл зааланд ингээл нөгөө ундаанасаа ингээ нүүдэж мөдөл араас нь гараа өсгөө өөсгөөл ингээ яваал зургаад оруулаад ингээ явж исэн үед бас байгаа. Тэр өнцгөөс бас айгүй хардаг. Тэгээд наач би өөрөө ч ингээ явж ийн замаар дуулаад ингээ явж байгаа болохоор тэр хүмүүс аль болох орхон аль болох ингээ туслаад аль болох ингээ бүх юм ингээ ханд байх гэж хичээдэг. Тийм тэгээд волейбол ингэдэг тий одоо ингээ тоглолт дуусны дараа багаараа ингээд тус-тусдаа багтаа баяраа өргөчөөд гэсэн ингээд зэрэгтэл рүүгээ харж бас ясалж маслаад идэх тий. Тийм волейбол спорт гэдэг нь бас бусад спортыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ айгүй том хүндэл яадаг юм шиг санагдаад одоо орж ирээл дуусныхаа дараа бүх шүүгчнэртэй гараа барьж байна. Тэгэл багийнхандаа байнгын дэмжлэг өгж байна. Тэг ингээд хоорондоо ингээд тэгэж харилцаж байгаа, шүүж байгаа бүх юм амар том хүндэлтээр л байдаг юм шиг санагдав. Тэг бид нэр өвч гэсэн талбайд гарах нь амар том хүндлэл эсрэг байгаа ч айгуусаа хүндэлж тоглох хэрэгтэй ч юм уу те. Юм бол айгуу том хүндлэлтээр л. Тийм волейболын тоглолт үзэхээр талбай руугаа орохдоо тамирчин ингэж талбайдаа ингэж ясалж орж мордог тиймэрхүү дуу зургуудаас айгуу хажиглагддаг. Тэгээд тоглолт хамгийн гол нь одоо юу гэдэг сакс хөлбөмбөг энтерчсэн би ингээд хаяа үздэг те. Яг нэг юу яаж явах үед нэх юм уу? Бүр том тэмцээнүүдтэй үед нь сонирхож үзэн. Тэгэнгүүт тэн дээр одоо яа тийм ингээл хасагдах шатнуутан дээр хасагдсан багууд эсвэл бүр ингээд төрүүлсэн багууд ч юм уу те. Тэд нар мэдэр болохоор одоо ингээд баяр хүрхэхтэй агуу тийм нэг юу гэх задгай гэх юм уу? Ингээд цэнгэлгээ тойрол гүнд ингэж явал. Тэгвэл волейболынхны болохоор ингээд хараад ангууд эхлээд нөгөө багтаа баяраа өргөчнө. Тэгэнгүүтээ ингээд шүүгч нартай баяраа өргөчнө. Тэснэ багаараа ингээд эхнээсээ хахуулаад ингээд гал зогсон, тойр зогсоод ингээд зогсоор байгаад ингээд нэг инээд ороод яг жигдэрдэж шүү дээ. Тэгээ тэгж мэгснээ гурван талын зэрэгтэл рүү харж ингэж тус нь ингэж ясч масдаг. Тийм юм харж байгаа байхгүй юу. Тэгэхээр за волейболын энэ зэрэгтлээ яах юм бас арай өөр үт юм байна да. Зэрэгтлээ хүндэлж байгаа. Дэмжигчтэй хүндэлж байгаа. Тэр нь арай илүү байд юм байна да гэж бодчихсон. Хоцсон ч хожигдсон ч ингээл хоорондоо ингээ гар мараа ингээ хөрөлцөөд ингээ тэр нь ингээ аюу тийм халуун дотно. Тийм гол нь багаараа яг бүгдээр. Сагсан дээр бол нэг хуучин нэг баг тоглож исэн хүмүүс ч юм уу те эсвэл нэг нэгээ хүлэн зөвшөөрдөг тамирчид ч юм уу ингээ бие биендээ баяр хүргэдэг шүү дээ.
Ер нь тиймэрхүү харагддаг. Гэтэ яг нэг бидний телевизээр харж байгаа л тийм болохоос яг бүгднтэй тэгээд тийм үг юм уу бас сайн мэдэхгүй л байна л да. Тий. Харж байгаа юм л. Тий. За. Тэр яах вэ? Анууд бодлого орцгоо. Тэнгүүд чинь хотод хизээ орж ирсэн. Хотод 10 жилээ төгсөөл. Би бол Дундгай аймагт төрж өссөн. Дундгай аймагт 10 жилээ. 10 жилийн Дундгай анги хүртлээр сураад тэгээд Дундгай ангиасаа Япон, Тоторижо, Гокуко сид ер нь орсон. Ахлах сургуульд орсон. Тэгээд хойноос 3 жил хичээлж агаад тэгээд буцаад Монголд ирж их сургуульд орох хэрэгтэй гэж бодоод тэгээд 10 жилээ одоо төгсчөөд Монголд ирж төгсчөөд тэгээд яшгууд анагаахын их хэмжээ ангид орж ирсэн. Их хэмж гэдэг чинь одоо би анагаахыг ингэж ойлгоод байгаа байхгүй юу? 6 жилээр бакалавр аав тий. Гэхдээ их хэмж гэдэг чинь ер нь бол ерөнхий гэж ойлгож байна тий. Тэгэнгүүтээ 6 жил сурж төгсөөд тэгээд дараа нь юу нарийн мэргэжлээ сонгодог. Зөв. 2 жилээр нөгөө одоо 3 болж байгаа бас яригдал аам шүү. Тийм үү. Ерстийн дээр цаашаа нэрээс 6 жил сурсныхаа дараа дахиад одоо 3 жил сурна гэсэн үг үү тий? Сайн мэдгүй 2003 жил. Тэгээд яарсан тэгэж одоо чиглэлээ сонгодог. Тий. За би яг энэний юмч болно. Гүнзгийр сурнаа гэдэг үү? Гэдэг юм шиг байна тий. Танах ч одоо хичээлийн цаг нь хэрэг байх вэ? Ер нь ихтэй. Тэгээ нөгөө хичээлийн цаг гэхээсээ илүү нөгөө өдөрт одоо тухайн хичээл зориулж унших ёстой хичээл нь амар их. Тэгээ зарцуулах ёстой цаг нь айгүй байдаг. Хичээлдээ нөгөө ойлгохын тулд бусдад ойлгуулахын тулд юм уу те. Зарцуулах цаг нь айгүй их, хийх юм айгүй их, ууших юм айгүй их байдаг. Энэ их цаг заавыг бас хичээлийн хажуугаар ингээд бэлтгэлээ хийгээд ингээд энийг ер нь яаж хослуулна авч явж байна. Спорт болон мэрэгчлийнхаа тий. Тий. Одоо энийг ингээл за одоо окей. Ануудын нэг өдрийн одоо цагийн хуваар гэх юм уу? Өглөө боснаас болоод яг дараалал. Бусдад сонирхолтой шүү дээ. Тий. Гэтэ ер нь бол Монголд тийм цагийн төлөвлөлтийн гэдэг зүгээр амар жоохон асуудалтай. Гэтэ миний хувьд бол нөгөө өдөрт хийх ёстой зүйлсүүдээ ер нь дистараллаар айгуусан торлогоонд ер нь айгуусан боддог. Хамгийн нөгөө чухлаас нь авахлаад дистаралдаг. Тэгээд дистаралснараа эхнээс нь ингээ хийгээд тэгэл нөгөө хооронд нь жоохон барай зэлэл тэгэл хийгээл өдөртөө ер нь бүгдийг амжуулъя гэж боддог. Тэгтээ амар завгүй амьдралын маягтай. Тэгээ жоохон ядардаг. Гэтэ нөгөө хувь хүн өөрөө одоо сэтгэлэн багтаад би энийг хийн гэд бодчихвол яг тэрэндээ ингээд хүн өөрөө ботсон байхад тэрийг ингээд хийдэг юм шиг. Толгойд нь багтсан байхад тэрийг хийгээд дуусгана л гэсэн. Ерөнхийдөө өөрөө бол яаралтайгаас нь биш, чухлаас нь эхэлж хийдэг гэсэн үг тийм. Чухал. Одоо яг нэг яаралтай биш, чухлуудаас нь эхлээд төвөрлөд ингээд хийдэг юм тийм. Ер нь эрэмблэнэ л гэсэн үг. Тэгж л амжуулт юм. За хагас бүтэн сайнд хоёуланд нь ингээ зүгээр л яг орондоо өнгөрөөдөг ч юм уу, гэртээ өнгөрөөдөг ч юм уу. Яг 2 өдөр нь хоёулаа ингээ хагас бүтэн сайн. Тим үе гэж юу байх вэ? Гэтэ нөгөө хүн айгүй хурдан тасдаг юм шиг санагдсан нөгөө тухайн амьдралынхаа хэм маягт. Тэнгүүд одоо бид нар чинь ингээл өдөр болгон бэлтгэл хийгээл ингээ яваал ингээл ирж байгаа штэ. Тэнгүүд ингээд яг хийхгүй байхаа нөгөө хийгээд тиймэр санагдаад байдаг юм шиг байна лээ. Гэтэ надад бол өнөөдөр ингээд хичээлдээ явчаад ирээд ингээд гэртээ жоохон амраа буудан дээр суугаал ингээд зураг таарж байгаа амар ажиргалтай. Тийм ба. Нойр нөгөө яаж байгаа шгшээгийн бэлтгэлд орсон. Тэгээ нөгөө манайх зарим өдрүүдэд өглөө оройг 2 бэлтгэл орж байгаа. Тэгээ голд нь хичээлдээ явж байгаа. Тэгэхээр нөгөө яг өглөө гараад л яг орой гэртээ очиж байгаа байхгүй юу? Яг амьдралын юм аа. Нөгөө дүү гэрт байдаг тултаа ч юм уу тийм намайг айгүй сайн ойлгодог дэмждэг гэрүүл байдаг тултаа ч юм уу ингээл таваал гарч байгаа. Шгшээгийн бэлтгэл гэснээс нэрээ тэр шин нэгдсэн фитнес юм уу? Тийм anytime гэснээр 24/7 гэж би ойлгосон зөв. Тийм фитнес болсон тийм. Бүр 24 цаг юм уу? Тийм байдаг. Тэгээ манайх болохоор 7 хоногийнхоо нөгөө бэлтгэлийн хуваараараа явдаг. Тэгээ яг өдөр болгон яг фитнесээ хийхгүй алхаяа ингээл өдөр болгоор явдаг цагийн хуваартай ордог. Тийм. Үлвэрчтэй стори
тэр anytime 24/7 гэсэн амнал юмнууд яваа. 24/7 манай Монголын нөгөө шгшээ багийнтай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд тусалж ингэж хамтаа орж байгаа юм. Хийж байгаа бэлэг хийж байгаа. Хамтарч хамтран ажиллаж байгаа. Зүг. Тэгээд одоо 4-р курс гэдэг чинь 21 онд ангийнхаа оюутан болсон гэсэн үг юм. Тийм. Тэгэхээр Японоос хэд он ирсэн гэсэн үг вэ? Би 2-3 жил болоод ирсэн гэж одоо юм 18 хэвчээ явсан болоо Японд. Яа, за одоо ингээ хардахаар сайн санахгүй байна. Ямар ч тач Додор нь ковид тулсан болохоо санахгүй байна. Яг олсохгүй байна. Гэтэ яг ирэхэд бол манай ангийнхаа яг 12 дугаар ангитай байсан. Тэгээ яг өмнө нь 10 жилтэй байсан ангитай ороод тэгэл хамтдаа төгссөн. Тэгээд ирэхэд бол нөгөө яг Япон сураад шал өөр одоо боловсролын системтэй байгаа шүү дээ. Тэгээд яг хим биологоо бүр яг барайл тэгээд хажуугаар хичээлүүдтэй явал хим биологоо гүнзгий айгуу сайн хийгээл тэгээд ангаахын хэмжээг авч чадсан. Тэгээд ирээд 1 жил би ерөөсөө болоолоосоо клубын төвшөнд лиг тоглохгүй 1 жил үндсэн. Тэгээ яг нөгөө ангаахаа суур мэдлэгийг олъё. Тэгээ нөгөө жоохон нөгөө дөртэй болъё гэдэг л үлээ. Ойлголттой болъё гэдэг үнс. суур мэдлэгээ өөртөө авъя гэд. Тийм. Тэгээ 1 жил тоглохгүй болоолоосоо жоохон хөндөрөөд. Тэгээ явж байгаад яг 4 сар 5 сард оюутны универсал болдог аахгүй их сургуулийн дунд болдог. Тэр тэмцээнээр ороод тэгэл ярьж байгаа л аав ээжтэй ярьж байгаа л клубээс саналууд ирээл тэгэл ярьж байгаа хөтлөө одоо болоолаа одоо тоглож эхлэе гэсэн юм том шийдвэрийг өнөөрөө ярьж гаргаал. Тэгэл өнөөрөө хичээгээл явж энэ даа. Ганц би хичээгээд байгаа юм биш аахгүй энэ чинь ард амар том гэр бүл баригдаж байгаа. Тэгээд багш нар яригдаж байгаа. Тийм тэгээд найзууд манай одоо ашуусан ангийнхан ч гэсэн надад аягүй сайн дэмждэг. Тэгээд би ойлгоогүй сэдв юм ойлгоогүй хичээлээ ангийнхаа нар юу яриулдаг. Тэгж ойлгодог. Тэгээд болохгүй зүйлээ одоо үнэхээр амжихгүй үнэхээр тэмцээндээ давхцах үед бас байна те. Тэр үед бол тэгэл найзуудаа хэлээл бүтэн нэг ойлгох гал үнэхээр хай амжихгүй үед бол ойлгохгүй манай үед ойлгочих хаа гэл найдаад тэгэл тэмцээн рүү явдаг. Тэгээд энэ жилийн яг нөгөө лигийн плей-оффын тоглолтууд болохоор яг манай ашуусын сүүлийн блокийн шалгалтыг яг давхцсан байхгүй. Яг нөгөө тухайн семестрийн төгсгөлийн шалгалтаагаа яг давхцсан гэсэн үг. Тэгэл би бол тэгэл өглөөс оройжонгоо уншиж байгаа л өглөө шалгалтандаа ороод дуусангууд багш машин таавал намайг стефер ойжоо бат ангаах чинь бүр ботоник манай нөгөө лиг болж байгаа заал стефи тэг хоёр заах байгаа байхгүй ерөөсө. Тэгэл өдөр нь тоглоно оройн тэгэл өдөр очиж бидэд орой тоглолдог гэх нь бол ботаник гэсэн нэг Япон Монгол гэж хичээл мөр юм тий. Ихэнснээр ер нь 2 3 дахь курсээсээ тийшээ очиждаг бүгдээрээ. Тийм. Тэгээд амар хол зайд. Тэгээд тэмцээний 2 цагийн өмнө бидэд чинь бүх бэлтгэл сэтгэл зүйш одоо тэгээд бүгөө бэлдэж эхэлдэг. Тэгээд шалгалтаа өгчөөл манай одоо Тэмрагш амар хөргөн тэгэл намайг ирээл машинтайгаа аваад тэгэл хоолын цагаар яваад тэгэл ачаал тоглоал нэг тиймэрхүү айгүй тийм урт лигийн тэгж явсаар байгаа дөнгөрсөн үлрэлийн авраг болсон байгаа. За баярлалаа. Яа, тэгтээ ер нь айгүй чанга байсан. Гэтэ ганцаар бол хийж тавхааргүй том даваа. Тэгээ айгүй сайн ойлгодог, айгүй сайн тусч дэмждэг. Гэр бүлийн хүчээр л одоо үдээ зэрэгтэй ингээл хэлээ нэмжүүлээ. Гэр бүл найз нөхөд багш тэгэл иргэн тойрны хүмүүс те. Тийм. Бүгдээрээ ард чинь ингээл асталттай танк шиг ингээл бэжэж энийг энэ амжилтанд хүрсэн шүү. Тэгээд нэг түрүүн хим биологоо барьж явсан гэсэн. Тэгэхээр эмч болно гэж бол ер нь нэлээд эртнээс бодоод төлөвлөсөн байсан гэсэн үг. Тийм нөгөө Дундгой аймагт 10 жил одоо би 4 дугаар сургууль буюу цэцэрлэг сургууль сурдаг байсан. Сурч төгссөн. Тийм тэгээд яг 9 дунд ангитаа бол хим айгуу тийм дуртай, сонирхолтой байсан. Тэгээд хичээлж одоо суралцаал явж байгаа л дунд ангитай гинт Японоос юм сургуульд орох юм боломж олдоод тэгээл очиж яг өлөөлөрч хэлээр явсан хгүй юу? Би өлөөлийн төлөвлөгийн чиглэлээр явж очиж тоглож агаад тэгээ босч ирээл яг хим биологи аягүй сайн барайл энэ хичээллээ дуртай байсан болохоор тэгэл цаашаа нас
За тэгээд имчүүлжээ. Гэвчээ. За надад бас ингэ асуумаар байгаа юм байгаад байхгүй юм. Ингээд одоо спорт өгнө шүү дээ тий. За ямар нэгэн багшаас тасгалжуулагчаас ч юм уу тий. Ингээд авч исэн. Тэр үед л надад багш маань тэр үгийг хэлэхэд миний сэтгэл гүн үлдсэн. Тэгээ одоо өөртөө ингээл байгаа даа гэдэг тийм үг ч юм уу сургаалч юм уу байгаа. 22 онд ер нь манай Тамирагш бидэгтэй айгу яг анх клуб нэгдээд тэгээд би хамгийн анхны клуб маань Улаанбаатар 22 он. Тийм 22 он. 22 оны үйлрэлтээр Улаанбаатар Феникс анх орсноо мөнгө медаль гэсэн. Тэгээд бидэд хамгийн анх орохдоо Тамирагш бидний одоо бүгдийг нэлээд цуглуулад энэ багийн бүх суурийг тавьж ингэж орж исэн. Тэгээ манай багийн эзэн бол Батэрдэн гэдэг хүн байдаг. За тийм иймэрхүү 22 онд бидэд ингээд цуглараад байж хаад бол би ер нь бол нэг багш нараас айгүй юм асуух гэж одоо юу юм арай хичээдэг юм багш нарын өгөөд байгуулсан ингэж ойлгож тунгааж авах гэж хичээдэг төрлийн баггүй. Тэнгүүд багш тамирчин ингэж боломжгүй зүйлийг боломжтой болгодог нэг тамирчин гэдэг юм аа гэж хэлжсэн. Тэр үг нь яг тохойд би вау тийм шүү хичээх нээр хичээх нь айгүй чухал юм байна да гэж ойлгож ирсэн. Тэр үгийн утгаас амар гоё. Тэгэнгүүт 23 онд багш тэгжилж ирсэн. Шийдэж болдог зүйл гэж байдаг, шийдэж болдгүй зүйл гэж амьдрал дээр байдаг. Одоо шийдэж болж чадахгүй зүйл бол одоо нас барсан үнийг буцааж авчирч чадахгүй ч юм уу. Өглөөр буцааж чадахгүй. Ингээд амьдралаа шийдэж чадахгүй зүйлүүд байна шүү дээ. Тэгэхээр чиний асуудал бол шийдэж болдог зүйлүүд байна. Шийдэж болно. Одоо шийдэж болохгүй зүйлийг харьцуулахад хамаагүй шийдэгдэх боломжтой зүйлүүд байгаа болохоор энэ талаас нь хараад үзье. Тэгээд үсгээ шиний асуудлыг бүгдээрээ гайгүй жижигэн харагданаа, шийдэгдэхээр харагданаа гэж хэлжсэн. Тэгэл нэр би шийдэж чадах юм байна. Зогсуулж чадах юм байна. Шийдчихье. Болгочихъя. Хийчихье. Тэг болгоё гэж айгүйх боддог. Болгосон. Болж байгаа. Тэгээ багшаас ер нь ингээл бас амьдрал болол ил бүх юм ингээд суралцаал. Аль суралцаал багийнхнаасаа ч гэсэн айгүйг суралцаал гэлээ. Хангах цаахаас бус тиймээ тэндээс сурж энэ даа гэж. Яг гэхдээ болол ганц бололын зүйл шүүнээ амьдрал юм гээл үнтэй харьцаас агуулаад багээс агуулаад ерөөсө бүх юм эхэлдэг. Багийн спорт учраас хүмүүстэй хоорондын ярилцаа. Тэгээ төлөвшөлт бас айгүй нөлөөлдөг гэж боддог бас. За Японд байсан цаг хугацааг сонирхгүй болохгүй. Би өчигдөр юуг үзсэн. Time цэгийн төгсөн ярилцлагыг үзсэн. Тэгсэн чинь тэн дээр Туулагийнхан Карашиг болж мэдлээ. Тий. Кавамора гэдэг сагсчин тий. Одоо NBA тоглож байгаа. Тэр мөн Петрик гэж утсан. Тийм үү. Тий одоо хүүхдүүд маань тий Туулай хичээхэн Карашиг хармаар байвал одоо NBA-ийн Memphis Grizzlies багт Юки Кавамора гэж залуу тоглож байгаа. Маш тийм жимбгэр тийм Япон залуу тоглож байгаа. Амар гоё тоглолттой. Тэгээд тэр залуугийн бэлтгэлээ хийхийг харж ирсэн гэсэн чиний очисон сургууль дээр байсан хүмүүс үү? Үгүй нөгөө Японы нөгөө нэвтрүүлгүүдийг үздэг байхгүй. Тэгээд Япон нөгөө тоглогч нарын нөгөө бүтэн одоо нэг өдрийн влог ч юм уу те ингээд бичиж баа бичлэгийг ингээд үзсэн. Тийм тэгээд яагаад энэ хүнийг карашилсан бэ гэхлээр метр 73 72 вэ нү? Ерөнхийдөө бид толох хэмжээний одоо хүмүүсийн нөгөө бодол багтгааргүй байхгүй юу? Метр 73 тийм үү? Тийм. Тэгээд аюу тийм тэгш юутэй амар тийм хичээнгөө. Тэгээд тэр хүн болохоор тухайн өдрийн бэлтгэлийн одоо нэг бөмбөгний үнцнийг амар сайн мэддэг юм шиг санагддаг. Тэгээд тэрийг алдахаараа ингээд өөртөө амар тийм юу тавьдаг. Тэгээд алдсандаа ингэж амар ингэж заавал тэр зүйлийг өөртөө ингээд хизээч ихэд бат болгосныхаа дараа дараагийнхаа юм хийгээд ингээд явж байгаа. Жоох юм дээр гаргаж байгаа тэр нөгөө жижиг зүйл дээр гаргаж байгаа тэр анхаарал хандлага бүр амар өөр хийсэн. Тийм тэгээд одоо энэ бид ингээ хүн одоо сагс сонирхдаг сагсаар хичээлдэг хүмүүсийн одоо мөрөдөл тийм оргил гэж би боддог байхгүй хардаг. Тэр нь ингээд тийм би хамхан ч гэсэн би ингээ өдөр болгоны юм хичээл зүтгэлийн ингээ үр шимэнд ингээд
Хүмүүсийн амар одоо миний болоос амар том үлгэр дөрөл болж байгаа байхгүй нэг үзгэрөө. Тэгээд тэрийг ингээд хийгээд чадаад ингээд стил ингээд бистер ингээд яваад байгаа юм. Тийм. Одоо энэ чинь дэлхийн хамгийн том суперлиг штэ саксны. Тэнд тоглодог Японц л. Метр 73 гэсэн үү тий? Тийм. Метр 73. Яг зарах юм бол бас маш жимбэр Япон залуу байгаа. Тэгээ саксоноос тоглохтой өвсмсөн нэг юм энэ жоохон надрах байгаа. Тэгээ Япон залуу байдгийн шүү юмс тоглодог. Тэгээ дээрээс очоод өөх тэгээд нөө сургууль маргуул дээр нь байсан болоо гэж одоо сонирхолтой байхгүй тий. Гэтэ Японд байсан гоё дурсамж байна уу? Японд бэлтгэл хийх ямар байсан юм? Японд би айгүй жоохон байхтай ирсэн гэж боддог. Одоо бодохоор дунд анги 9 дугаар анги төгссөн. Онцгой санахгүй юм чинь насаа багцаалттай. 14 15 настай байсан. Тийм тэгээд очоод ингээд ямар ч нэг монгол хүн байхгүй дандаа нөгөө Япон охтуудтай хамт ингээл бэлтгэл хийгээл явсан. Тэгээд тэр хүмүүсээс тэр одоо Япон улсаас айгүй хэм сурсан бэлтгэл. Одоо Тотори King одоо Тотори мужид очсон байхгүй. Тэгээд айгүй хэм сурсан. Тэгээ волейболыг гэхээс ч илүү амьдралыг харах үнцгийг маань амар өөрчилсөн гэж боддог. Тийм тэгээд тэнд бол нөгөө бэлтгэл сургуульд бүр яг л явагддаг л юм шиг санагдсан. Нэг юм бүр амар олон татамжтай хийдэг. Тэгээд одоо бие махбодд нь шингэтэл хийдэг юм шиг санагдсан. Тэгээ би бол эхний хитэн бэлтгэл дээр бүр бөлгөөл гарч исэн цаанаас. Тийм. Йоо гэдэг. Тийм. Ер нь тэгээ техник ер нь одоо волейболын бас амар топуудын тий. нэг шүү дээ Япон гэдэг бол. Японч нь эрэгтэй волейбол нь бол бүр нэлээд дээгүүр. Эмэгтэйгийн сайн мэдгүй. Эмэгтэй нь ранк нь хэр байд юм бол. Өндөр хаа намайг бихтэй жоохон байхдаа дунд ангитай байхдаа ч юм уу яг нөгөө Японы одоо ээл сари сакатас юм бичлэгүүдийг аягүй үздэг байсан. Тэгээ тэр газараа ингээд бэлтгэл хийж байгаанаас амар том юу болж исэн. Мөрөөдөлтөд очсон юм шиг ингээ хүрсэн юм шиг ингээ өөртөө итгэмээргүй юм шиг байсан. Тэгээ одоо энэ л хичээ, сайн хичээ гэж л аягүй боддог байсан. Ээл гэдэг чинь тий түрүү ярьсан байсан. Би ээлээр уг нь бэлтгэл хийж исэн. Тэгээд яагаад товтлогчийн байралтаар тоглох болсон юм? Би ээлийн байрлалыг одоо волейболын амар чухал байрлал гэж боддог. Аюу хөндлөдөг тэр байрлалыг. Тийм. Тэгээд 22 онд анх Улаанбаатар Phoenix Park-т ороод ээлийн байрлал дээрш бэлтгэл хийдэг, товтлогчийн байрлал дээрш бэлтгэл хийдэг гэсэн байхгүй. Тэгэл ээл болох гэж байгаа юм да. Ээлээр л бэлтэж байгаа юм да гэж бодож исэн. Тэгээд ээл болгоно гэж яриад тэгэл ингээл бэлтгэл хийж аваад тэгэл яг 7 хоногийн өмнө гинт товтлогч болсон. 7 хоногийн өмнө бараг л 7 хоногийн өмнө тамира багш маань тэгэж хэлсэн гэж байна. Тийм. Ээлийн байрлал бол айгу үнцэнтэй. Одоо бүх боломжийг үүсгдэг. Гэтэ оноо авдаггүй. Гэтэ бүгд бүх боломжийг үүсгэж байдаг. Гүүр болж өгдөг байрлал гэсэн тийм чухал байрлал. Бүх юм нөө эмх зэгцтэй байх үгүй шийддэг зүйл юм шиг санагдана. Одоо 2 жилийн дараа төгсөж байна. Тий. Тэнгүүд волейболынхон карьерийг хэр удаан үргэлжлэнэ гэж тооцоолж байгаа юм. Нэг ватсан юм байгаа. Төлөвлөсөн юм байгаа. Тийм. Гэтэ эмчээр үргэлжлүүлж сурах юм уу? Төгсчөөд. Яг нөгөө боловсралтай байх нь аягүй чухал. Хүн өөрийгөө бүтээн гэдэг нь аягүй чухал гэж боддог. Тийм тэгээд спортороо яг хичээллээд явна. Хичээллээд уус би гарч чадахгүй байх гэдээс айж байгаа. Гэтэ гарах амлах л та. Тэгээд боловсралтай байх нь аягүй чухал гэж бодож байгаа болохоор цааш нь сурна. Тэгээд волейболороо ч гэсэн сурна. Өөрийгөө ингээд бүтээгээл суралцаал явах юм сонирхолтой байгаа. Тэгээ юугаа сонгоцсон байгаа юу? Чиглэлээ сонгоцсон байгаа юу? Эмчээхаа. Тийм. Ерөнхий байгаа. Тэр нөт сэргийн засах юм уу, гинтлийн эмч тал руугаа юм уу тийшэл явах бах та гэж бодсон. Тамирчин хүн чинь ихэд карьерийнхаа үед ч юм уу те бэртэл гэмтэл. Тий. Авахыг үгүйсэхгүй бэртэл гэмтэл авахар бас айгүй хүнд байдаг. Тэрийг ингээд өөрөх нь одоо тэр карьерийг цааш нь өргөжлүүлэх боломжийг олгодог.
тусалдаг юм чинь нэр одоо хий спортын юмч тал руугаа арай ойлгох тал руугаа тийш гоё. Манайд ч одоо сэргээн засах эмчилгээ 2-3 жилийн өмнөөс амар шат агсан гэж ойлгосон шүү дээ би. Тэрнээс өмнө нь ямар хойсон юм бол би өмнөхийн сте сайн мэдгүй байна. Анхаахтаа дөнгөж орж ирсэн хэдэн хөрсөл явж ирсэн. Гэтэ одоо бол бүх юмнууд амар хөгжиж байгаа. Бүх юм нөгөө тоног төхөөрөмжөөс ахуулаад бүх юм одоо ингээл өсөн дивжээл. Тоног төхөөрөмжөөс нэр надад нэг сонирхолтой юм байна. За. Фитнесийнхэн ч юм уу тиймэр хүмүүсийн хахаар одоо нэг тийм нэг газар очиод байна. Нэг юм мөстэй юм руу орж суугаад байгаа. Нэг юм одоо яг би мэдэхгүй л дээ. Миний харж байгаагаар бол нэг амар том пэйж шиг юм байгаа байхгүй юу? За нэг хаалганд ингэж янгууч харагдаг. Тэн дотор зогсчихсноо тэндээсээ гарангуудаа шууд тэр мөстэй юм руу орж суугаад байна. Тэр бас нөхөн сэргийгтэй орж байгаа. Энэ жилээс Монгол ер нь айгүй орж ирж байгаа юм шиг байна. Тийм бусдад төвд одоо юу нэг харагдаж эхэлж байгаа гэх юм уу? Тэгээ тамирчид ч гэсэн айгүй их ингээд туршиж үзээд ингээд эмчилгээнд яваад эхэлж байгаа. Гэтэ би энэс талаар сайн мэдэхгүй л юм л та. Гэтэ ер нь орж үзсэн манайх нөгөө дэлхийн үеэр 2-3 орсон. Тэгээ айгүй сайн юу булчин айгүй сайн сэргээдэг юм шиг санагдсан. Ядралтаас айгүй урдан сэргээдэг. Өөр улсын олимпиад ордог тамирчид бол энийг ингээд туршаад ингээд батлагдсан шинжилгээ ухаанаар батлагдсан зүйл болж ирсэн. Харин тий. Одоо энэ айгүй их явж илээ тэрэнд. Тэгээ би энэ яг яа тийм бол доо. Явдсан одоо нэг хар ухаан дээр гэж бодож байгаа шүү дээ. Явдсан энэ хэрэгтэй юм аа. Тий. Явдсан айгүй урдан сэргээдэг. Тий яг бид мэдрэх нь бол тэгэж мэдрэх юм байна. Тэгвэл одоо ингээд спорт болон мэрэгжлийн хослуулан явж байгаа дүнстэй ч юм уу тий. Тэр хүмүүстэд яг хэлхийг хүссэн. Хослуулмаар байгаа тийм хүмүүст одоо юу гэж зөвлөх вэ? Хэлхийг хүссэн урам зориг өгч юм уу тий? Мэдээж амар их ачаалттай байна. Хүнд байна. Ядарна. Гэхдээ нөгөө хүн өөрөө хүсэх юм бол яг дотроос хүсэх юм бол нөгөө чадахгүй зүйл гэж байхгүй, амжуулахгүй зүйл гэж байхгүй. Хамгийн гол нь дотроос амар сайн хүсээд өөртөө санаандаа багтах нь л айгүй чухал шүү. Гэж хэлмээр байна. Өөрөөгөө чадах болов гэж битээ иргэд үзэж байгаа. Өөртөө чаднаар хүсэл мөрөдлийн хандлага айгүй сайн яваараа өөрөө хамгийн сайнаар бүтээгээрээ. Бид нэр өөрсдөө айгүй сайн бүтээх хэрэгтэй л юм шиг санагдсан. Мэдлэг, боловсрал, тэгээ дуртай зүйл, тэгээ ганц амьдрах амьдралтай ямар enjoy. Дараа нь харахад харамсааргүй амьдрах айгүй чухал. Тэр үед тэгдэг үедээ би тэрийг нэрэд хичдэг үедээ гэсэн юм байхгүй зүгээр хийгээрээ гэсэн үг тий. Тийм. Хамгийн гол нь дараа нь харамсахгүй л яваар энэ. Тий. Гэтэ яг би бол ингэж боддээ. Харамсал бол яг угаасаа л төрөх бах. Гэтэ яг одоо хиймээр байгаа зүйлийг хийчээд алдах юм бол харамсна. Алдахгүй бол харамсахгүй. Хэрвээ хийхгүй за би чадахгүй байхтай гэж бодоод өнгөрөө явчлаа. Тэгэх юм бол би тэр үед тэгээд оролцдог байжтэй гэж харамсаж ирснаас ядаж хийж үзчихээ тий чадахгүйгээ мэдээд харамсвал за тэр биш юм байна тий. Одоо тэгвэл би ингэж үзье гэж харамссан арай дээр гэж бодож байна. Яг тийм юм миний бодлоос өөрөө гаргасан шийдвэр нь харамсал нь арай бага байдаг. Энэ болов гэдэг зүг харагдаж штэ. Одоо ингэж за өдөрт одоо ч цөөрдгөл яг ингээл волейболын тоглолт ингээл эхлэв шүү дээ. Тэгэнгүүт өдөрт юу н хэрэг хүүхдүүдээс тийм чат мессеж тийм эвлүүлсэн бичлэг энэ төр ирэх үү. Гэтэ ер нь нөгөө яг тэмцээний үеэр бол жоохон төвлөрөлтөө байдаг. Нэг амар нөгөө хацаанд авч авахгүйгээр яг нөгөө хамгийн гол нь тоглолтоо аягуулсан чухал зүйл хичээдэг нэг тоглолт гэдэг чинь ганц миний одоо гаргах хариуцлагаас гадна амар олон хүмүүсийн хариуцлага амар олон хүмүүсийн өмнө төлөөс өөрөө байгаа болохоор тэр аягүй сайн фокуслах гэж тэр өдөр нүд бас өглөө одоо талбайд одоо зал руу орохоос ахгуулаад ер нь төвлөрөхгүй аягүй хичээдэг. Тэгэхээр ер нь сошиалосоо жоохон холддог гэсэн тэр үедээ.
Яг нөгөө хүмүүс түгээх стори мистер гол хийдэг. Гэтэ тэгж нөгөө амар ухаал өөр мэдээлэл хайгаал ингээл нэг юм. Яг тухайн тэр нөгөө нэг анхаарал хандуулах гол чухал зүйлдээ илүү төвлөрдөг гэсэн үг шүү дээ. Тэгээд дараа нь л за хоччлаа таа гэл очихороо уцаа хадыг нээж хардаг гэж. Орой нэг амаршаал гэл маргааш нь дахиад нөгөө бэлтгэлдээ дахиад нөгөө тэнцэнд зүй яваатал. Тэгэл хичээлдээ бадах юм их байгаа. Одоо тэр чинь плей-оффын үеэр шалгалтанд давхцсан гэдэг чинь яг аль хэсэг тоглолтод ярина. Манайх уурхайчтай тоглохын яг нөгөө 5 хамгийн сүүлийн дахиад нэг тоглолт гарсан шүү дээ. Тэнцээд тэр амар тоглолт болдог. Тийм тэрний өмнөх өдөр нь би яг амар том шалгалттай бас байсан. Тэгээд нөгөө шалгалтанд бэлтчихээр амар ядардаг нөгөө толгой амар ажиллаад ч юм уу. Оюунаараа айгүйх ядраад бэлтгэлээс тэгэл биеэрээ ядраал өрнө айгүйх ядралттай байсан. Тийм тэгтээ тэр тоглолтоос амар байсан шүү дээ. Тэр тоглолт амар тоглолтсон юм тоглолтсон. Тийм тэр нөгөө тэр тоглолт миний одоо амар одоо улуулын тоглож байгаа замын маань аяллаа маань хамгийн бас торгон өдрийн жиг өдрүүлсэн. Торгон мөчүүдийн нэг байсан. Мөчүүдийн нэг байсан. Тэр талбай дээр байсан тамирчид бүгдэнд нь таймсан баха. Тийм тийм. Одоо чинь хэнти уурхайчдад муухайч гэсэн жоохон тийм одоо яг амар харамсалтай тий. Тэгэж тоглолцоод очигдсан. Тэнгүүт Улаанбаатар Фениксийн болохоор одоо яг энэ л юм байна штэ. Яг нэг волейболын жин хаант тий. Тийм мэдрэмж өгсөн болов гэж би зөөдөө суулжсэн. Метр дээрээс ингээ хараад сууж захтаа. Яг энтэй ургаашин баг бол амар хүчтэй баг байсан. Тийм ер нь лигт орж ирсэн бүх баг л айгүй хүчтэй байсан. Бүгдээр өөр тиймэр тоглолдог өөр ингэсэн. Хим маягтай багууд байсан. Тийм нэг ургаашин дээр болохоор яг манайхтай тоглолт өөр айгүй ойролцоо. Тэгээд айгүй ан маань үзсэн. Тэгээд тэр сүүлийн тоглолт дээр манай ээж хоёр дундаа ойс ирж яг зөрж үзчихсэн манай аав яах их нартаа гэл манай хамаатнууд суудсан. Тэгээд тэр тоглолт яг 2-3 цаг үргэлжилсэн тий. Тэгээд айгүй тийм жоохон цаг юм шиг мөртлөө надад л нэг амар бүтэн өдөр болж байгаа юм шиг мэдрэмж төрсэн. Айгүй их нөгөө мэдрэмжүүд айгүйх ингээл давхцаад тийм олон ингээл үзүүл болж байгаа шүү дээ. Тал бедэр бол битэд ингээл нэг хараал. Тэгээ яг сүүлийн хүчтэй би өөр тоогооч анзаарахгүйсэн. Хэдэн хацаатай явж байгааг нь анзаарах. Барин манай хожиж шүүгээл энэ бүнөр ингээл нэнтэй хэлэл ингээл зоригжуулбал байж байгаа. Сүүлийн хүчтэй би өөр яг очсон уу. Тийм бодол төрсэн тий. Тэгвэл 13-10-аас 13-15 гэж дууссан санагдаад байна тий. Тэгэл тэр мэдрэмж бол нөгөө итгэж чадахгүй байсан. Тэгээ яг нөгөө тоглолт дуусчаад аав ээж тэр очиод ингээд тэрүүлэл ингээд баг нар бөөнөрөө баярлж байгаа тэр мэдрэмж яг тэр цаг хугацаа яг миний ингээд ой санаажид ингээд архивлаад үлдчихэж байгаа. Тэр угаасаа мартагдахгүй байгаа. Тэр амар гоё мэдрэмж. Тэнгүүд чинь маа туулаагийн өндөр нь 160 8 стел хэлбэлцдэг юм дөө. Тэгээд надад нэг юм сонирхоод байгаа юм нь Hobby Ace гэдэг клубын холон билүү 9 номертай. Тийм холыг тийм. Тэр та хоёр юу адилхан уу? Байрлал нь адилхан уу? Байрлал нь Байрлал юм уу? Гэдгээрээ юу? Үүргээрээ юу? Юуг нь асууж байна. Одоо хоёулаа давтлагч гэж явах уу? Аха, хоёулаа өндрийн давтлагч ороод. Тэнгүүд холонгийн өндөр хийдэм бол. Тэгвэл би яг аныг хажууд нь зогсвол ингээл тайдыг гэж байна. Тэгээ ер нь багцаа гэж би анзаараад байгаа. Тас жоохон өндөр хаа. Жоохон өндөр. Яг талбай дээр ингээд байхыг харахаар бусдасаа ингээд нуруу нам харагддаг хгүй. Би бас хуламж гэсэн темирхэн байна даа гэж бодсон. Тэгээд ингээд тоглолтыг харахаар бүр одоо амар тийм нэг давуу биелүүл. Тийм намхан нуруундаа баймгүйгээр довтолдог юм шиг санагддаг гэх юм уу. Тэгж харагдаад тийм. Үгүй чи ч сайдлаа. Аа тэгтээ нөгөө баг болгонд тэгэхээр Монголын юу улуулын одоо эмэгтэй тамирч дундаас нахын нураатай ч аюул сайн тоглолдог хүмүүс юм аа. Тийм. Тэгээ оройн зөвхөн яг довтлохоог нь л ярьсан шүү дээ. Тоглолт бол өөр л асуудал та. Хүмүүр байрлал дээр өөр өөрсдийнхээ юм хийж байгаа тийм.
Тэгэнгүүт би нэг дүүнрээ ингэж аягүй явуулдаг ус аахгүй. Одоо ингээл дүүнрээ харангуут чи ингээл одоо нэг харьцаж байгаа эрэгтэй ч юм эмэгтэй тэгээ ингээд чатнууд бичиж явахдаа ингээд амар инээдгэн штэ. Нэг тийм нэг тийм хүүхдүүдийн тэнгуут би ингээд тоглоод ингээд аз жаргал хүн байсан бол яг миний дүү байх нэ. Тоглодог хөө. Тэнгуут туулагийн волейболын талбай дээр тоглож байгааг нь харах юм бол нэрэл аз жаргал хүн байсан бол волейболын талбай дээр байгаа туулаа юм байна. Бүр ингээд тэр одоо хүүхдүүдийн хийж байгаа тасалт масал те эсвэл нэг дизи. Тэгээд нөгөө уугна Уугаартай. Тий. Тэр хоёр ингэж юмнууд оруулдаг те. Тэр мөрийг үзэнгүүт ингээ бүр туулагийн талбай дээр байгаа бүр амар гоё эерэг заяа. Тэр бүр амар гоё аз жаргалтай. Одоо ямар ч стресстэй хүн байсан ингээ харах юм бол ингээ зөөр ингээ дотор нь онгоогоо тайвшрахаар амар гоё туулагийн бичлэг. Тэгээ би хажуунаас нь хараад байгаа юм амар хөөрхөө ингээд гэлтгнаад бүр ингээд. Тий. Баярлалаа. Тэгээд би харин энэ тодорхойлт ер нь л туулагийнх л юм байна. Би дахиж дүүнэртэй энэ үгийг хэлэхгүй гэж бодсон байхгүй. Аз жаргал хүн байсан бол талах шүү дээ тий. Волейбол тоглож байгаа бол амар гоё тоглодог. Гэтэ манай аав амар тийм инээдэг амар тийм бас инээхээр бүр амар царай харагддаг. Мэддэг. Тэгээ манай аав ээж хоёр Дундгай аймагт Эрдэнэ талаа зөвсөлбөр сургууль нэгдүгээр сургууль ажилладаг. Тэгээд Дундгай аймгийн одоо жоохон бага насны хүүхдүүдийг волейбол руу ингэж хөтлөж оруулж волейболын спортыг ингэж одоо төвийн дэлгэрүүлж ингэж дээш нэг үе шатаар болсон тэмцээн ингээл волейбол руу ингээ оруулж өгдөг юм. Тэгээ хажуугаар нь 10 жил багшилдаг юм хоёр дүү байдаг. Мундаг хоёр багш байдаг. Тэгээ манай аа болохоор ингээд юмд амар юм булсууртай хөрөнгө гэсэн юм бодолтой. Тэгээ ингээд дандаа өөрөөсөө амар эерэг энерги цацралдаг. Тийм мундаг хүн байдаг. Би аавч өөрөө амар бахархдаг, хүндэлдэг. Хүмүүс байдаг. Тэгээ манай ээж ч гэсэн амар тийм аавч хоёулаа тийм нөгөө аз жаргал амар хялгаруулдаг юм. Эерэг энерги цацдаг хүмүүс байдаг. Тэгээ хүмүүс нөлөөлсөн баха, нөлөөлдгөө надад. Тийм уусаа одоо тийм орчинд өсвөл тэгээ тийм хүмүүс харж өсгөөр л одоогийн байгаа ануудаар тулаг бүтээсэн багтаа тийм үүссэн хэм юм юу гэж ярих хэвээр бол би болгосон. Би болсаа тий наа чи өстө гоё хэлтэй. Гэтэ ингээд би ингээд харж байгаа гоё тэгэл одоо ингээд хүмүүс сошиал дээрээс ингээд одоо би өнөөдөр ийм би ингээд бүгд хүнтэй подкаст хийж байгаа гоё ингээд доглоод нэг гэж хүрээд ингээд гэсэн чи надад та энэ тоолыг штэ ингээд подкаст хийж байгаа юм гэл манай төв бүр ингээд амар хөр нэр юм уу гэл би бүр ингээд үздэг ш бүх бичлэгийг үздэг гэл тэгэл ингээд одоо ингээд үзэгчдийн зүгээс ингээд харж байгаа өөрийг чинь одоо мэдж байгаа одоо дүр төрх байгаа штэ тэрнээс өөр за тэдэн настай волейбол тоглодог ангаах зурдаг тэгэл хөөр хийний цэцруулдаг тэгээ айгу чадварлаг тамирчин энэс яг өөрийгөө илэрхийлэх юм бол жишээлбэл цаг агаараар ч юм уу тий би нэг юм өнгө байсан бол ийм өнгө байсан бах таа ч гэдэг юм уу тий би эд зүйл байсан бол яг ийм эд зүйл байсан бах таа ч гэдэг юм уу нэг тэгэж илэрхийлвэл яг юу яхаас юм бэ за өнгөөр илэрхийлвэл цагаан би шар гэж бодож байна. Ингээд гэрэл хэсрэлээ. За эд зүйлсээр өөрийгөө төсөөлгөөл энэ цэцгийн хөрхөн улаан пантик ийм ихтэй юу ингээд улаан пантик мини маус дээр гэдэг үү юм болоо гэж бодож байна. Хаан ч ингээд зүүсэн яг нэг ямар хөрх юм бэ гэмээр цаг агаар байсан бол яг юу яхас бол цаг агаар байсан бол 100 байх байсан баха. 100 байх байсан баха. 100-ны цаг байхгүй. Яг тэдэс зуны өдрийн тэдэс яг гоё штэ тий зуны өдөр. Яг өглөө. Нэг надаар харсан юм гоё. Цаг агаар байгалийн үзэгдэл байсан бол ч юм уу тий. Байгасан болоо гэдг нь би нэг тиймэрхүү сайхан. Би өөрийгөө зуны өглөө гэж боддог юм байна. Эсвэл нэг яг ингэж өнцгөр бол ерөөсө бодож байгаагүй юм байна. Надад ингээ хүмүүс заримдаа ингээд өнгө болж харагдаад байдаг байхгүй юу ингээл өнгө. Эсвэл ингээ цаг агаар магаар ч юм уу. Эсвэл заримдаа нэг хүнийг харахаар хөө энэ хүнийг харахаар ямарлаа шиг юм бэ? Чимээгүй дөлгөөхөн хажуугаар нь хүн явахаар хариулчингууд гээ хариулжал хэл салхинд ингэчдэг хүн байдаг да. Яг эсвэл ингээд эд зүйл шиг ч юм уу нэг санагдаад байхгүй юу?
Тэгээ би бол өөрийгөө нэг улбар шар өнгөл гэж боддیں۔ Гүн мөн бодолтой тийм хүмүүс байх юм бол нэг гүн хөхөнгө ч юм уу чирнэлийн ягаан үзмийн ягаан тодорхойлох нэг зүйл гэвэл нэг тэр зүйлээр тодорхойлдог гэсэн юм тийм. Тийм. Тэгж зүгээр ингээд анх ингээд мэдрэгдэл ингээд сайн байна уу гэж хэлцэж мэлцэлтүүд удаан хугацааны юм ярьж марих юм бол шууд зүгээр тийм мэдрэмж ингээд төрдөг. Тэгвэл чи харсан чинь ингээд нэг амар ингээд гэлтгсэн ингээд амар хөөрхөн тэгэл ингээд юу дээр ингээд нээсэн яг нэг юм алмаз чиг юм шиг надад их санагдсан. Нэг анх хэлж баярлаа. Гэт баг нэг гэрэл цэцрүүлээд баг өөдөөс баг ойгоод. Баярлаа. Тэг тийм сэтгэл төрсөн миний хувьд бол. Монгол нь тоолог хараад ялангуяа манай 10 жилийн дүүнер маань гоётой урам зориг аваасай. Гэнэ интервьюлгээ ихэнд хэлсэн. Тэгээ тийм л зоригтой тоологоо оруулсан одоо угаасаа лиг яваагүй тий өдөр тутмын бэлтгэлээ хийдгээрээ хийгээл тэгээ байж байгаа учраас яг цаг үеийн ингэж таалж байгаа болохоор тэгээд бодсон. Тэгээ ерөнхийдөө тэгээ подкастын маань өндөрлөх цаг нь тогтсон байна. Харамсалтай юм уу? Жоохон ярмаа. Тэгээ жоохон хараасамаа л нэг жоо. Тэгээ жоохон хараасамаа л. Нэг гоё гэрэл цэцэрлэг нэг удаан баймар санагдаад идэж нэг хүмүүстэй ингээд удаан ярилцахаар жоохон удаан ярьчих уу гэл. Найзтайгаа ярихаар найзуудтайгаа ингээд би нэг сайн найзтай байсан гэсэхгүй юу. Тэгээ өдөржингөө хичээл дээрээ тэгснээ манай гэр болон манай найзын хооронд яг ийм дөрөв ийм хашааны зайтай гэсэхгүй юу. Тэгээл би тэр нэг нэгийг хүргэж өгөө л гэдэг гэсэн. Ярих юм дөөсгүй. Тэгээ бүр ороолцдог. Тэгээл хийж тэр айлын нохоонуудтай зовдөг байсан. Яг нэг тийм мэдрэмж төрөл нэг жоохон удаан жоохон ярилцчих юмсан гэдэг тийм мэдрэмж амар мэдэрэг. Тэгээ одоо нэг эдсэн зочин буцаж гэдэг шиг одоо эхэлсэн юм чинь дуусах хэвээр. Тэгээ цаг бас зүр нэлээ оройтсан байна. Тэгээд ямар ч сан урилгыг хүлээн авч хүрэлцээж баярлалаа. Тэгээд цаг хугацаага бидний зарцуулсан үнээр их баярлалаа. Тэгээ хүлээлгсэн дуучлаарай. Тэгээд зүгээр л подкаст юм 2 дахь дугаар. Үгээр өдөрлж байна. Хэдүүлэн зүгээр л подкаст гэлчихв. За. За, 1 2 3 Зүгээр л подкаст. Ямар хөөр хэлчихвэ ингэ. Юу.